Өдрийн мэнд Нарны аймгийн монголчуудаа шинжлэх ухаан тань мэдхэн од мөндөр сувг үзүүлж байна. Онцлог сэдэв нэвтрүүлгийн өнөөдрийн зочноор Монголын сансрын судалгаа хөгжүүлэлтийн төвийн тэргүүн Марс Вий төслийн санаачлагч Сүхбаатарын Эрдэнэболд оролцож байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр Эрдэнэболд бит хоёрын ярилцах сэдэв бол Монгол улс далайт гарцгүй ч гэсэн сансарт гарцтай байж болох уу гэдэг сэдвээр ярьж. За эхний асуулт. За Марс Вий төслийн санаачлагчийн хувьд Марс Вий төсөл ангараг гаригийн орчныг ингээд Монголд бий болгоод тэгээ үүн дээр одоо шинжлэх ухааны туршдуудыг хийн одоо ангараг явах ирээдүйн сансрын нисрийг бэлтэнэ гэдэг л да. Гэхдээ хичнээн одоо ингээд манай говь маань одоо маш хүүтэрдэг одоо яг цөл газар ч гэсэн та нар яг тэр ангарагын орчныг бүрдүүлж чадна гэж наацхан л тэр татах хүчийг яах юм. За тэгэхээр энэ асуултанд сүүлийн 5 жилийн туршид бид нар хариулж ирсэн. За 2023 оны 12 дугаар сарын 1-ний өдөр дэлхийн өндөр хөгжилтэй 21 улс, нэмэх нь Монгол улс, нэмэх нь Европын сансрын агентлаг хамтарч тунхаглал бичигт гар үсэг зурсан. За энэ тунхаглал бичигт гар үсэг зурх хүртэлх 4 жилийн хугацаа бол цэвэр шинжлэх ухааны судалгаа байсан. Яагаад Монгол гэж? Яагаад Монгол боломжтой юм? Хитрхи гариг иргэсэн юм яриад байгаа юм шүү. Хөрсөн дээрээ буухгүй байгаа юм шүү. Тэгэхээр аливаа томоохон мега төслүүд явагдахад нэгдүгээрт шинжлэх ухааны үндэслэл маш чухал байдаг. Хоёрдугаарт бизнес модель, гуравдугаарт улс төрийн доктортой байдал чухал байдаг. НАСА-гийн сансар дээр одоо сансрын амбиц дотор хамгийн том одоо зүйл бол 2019 онд одоо зарлагдсан Humankind's Next Giant Leap is the Mars Mission гэж. Хүндрэлтний дараагийн том өсрэлт бол Марсыг эзэмших. 2031-с 34 оны хооронд Марс дээр хүн газардуулах ажил эд дундаа явж байгаа. Энд пуужингийн технологийн шийдэл замдаа хүмүүсийг яаж хүргэхгүй, улмаар одоо тэнд хүмүүсийг хүргээд яаж одоо тэнд нь аж төрүүлэх вэ? НАСА-гаас зарлагдсан хамгийн анхны Марс дээр газардах хүн бол Алиса Карсон гэж одоо 23 настай эмэгтэй байгаа. Дэлхийн томоохон гүрнүүд бол хүмүүсээ бэлтгээд 10 гаруй жил болсон. За ингээд яагаад Монгол гэж юу вэ гэхээр Монгол улс 3 давуу талтай байгаа. За энэ давуу талууд маань сүүлийн 5 жилийн хугацаанд туршигдсан байгаа. За нэгдүгээр давуу тал бол биднэрт физикийн өгөгдлүүд байгаа. Газрын одоо далайн түвшингээс хамгийн өндөрт өргөгдсөн. За дэлхий дээр байгаа дэлхийн маань бол үндсэндээ нэг 509 сая км квадрат хавтгай дөрвөлжин км байгаа. 300 сая нь усаар бүрхэгдсэн. 200 сая нь хураа газар. За энэ дээр бол 24 төрлийн цөл байгаа. Эхний одоо төрлийн цөлүүд нь бол туйлын цөл гэж хэлэгддэг. Өмнөд хойд мөсөн далай гэж бид нар хэлээд байдаг ч гэсэн энэ бол цөл. Дороо хөрстэй учраас. Дараад нь 13 халуун цөл байдаг. Одоо бид нар Сахарын цөл гэдэг мэднэ. За хоёр нь бол туйлын цөл гэж байдаг. Нэг нь бол эргийн цөл гэж байдаг. Нэг нь Латин Америкт, нэг нь Африкт байдаг. За цаана 7 цөл үлдэж байгаа. Энэ 7 цөл дотроос хасах 45-аас нэмэх 45 хэмийн хооронд хэлбэлцдэг. Дээрэс нь air dry гэж хэлж байгаа. Хит хуурай урамсгалтай Монголын говь бол Марс руу явуулах хүмүүсийг бэлтгэхэд би нөгөө шинжлэх ухааны учраас англиар нь томьёолууд нь хэлээд resembling гэж хэлж байгаа. Хамгийн ойролцсон, бараг 70% ойролцсон ийм нөхцөл. Яг тэгэхээр Япончууд жишээлбэл хит хүйтний хүйтэн гэдэг маань бол нөгөө material science буюу одоо ямар материал байх уу, хүмүүсийн бие бэлтэр, сэтгэл зүйд ямар нөлөөлөл үзүүлэх үү гэдэг маш олон төрлийн зүйл байгаа юм л. За Монгол маань бол нэгдүгээрт ингээд физикийн өгөгдөл буюу газар зүйн нөхцөлийн өгөгдөл маш өндөр байна гэж үзэж байгаа. Жишээлбэл та мэдэн шүү дээ. Matt Damon-ийн тоглосон Martian гэдэг кино гэдэг шүү дээ. Марсын хүн гэж кино 2015 онд 9 жилийн өмнө хийгдсэн кино. Йорданд хийгдсэн. Тийм үү. Тэр киног хийж байгаа тэр газар нь бол жишээлбэл нэмэх 17 градусаас доошоо ундаг байхгүй. Өөрөөр хэлбэл хасах температур байхгүй. Тэгээ ойрхон доорнтой ус юм ч тийм. Харагдцын хувьд л тэгж харагдаад байгаа болохоос биш. Яг одоо шинжлэх ухааны ач холбогдлын хувьд бол манайхтай өрсөлдөхгүй байхгүй. Өнөөдөр тэгвэл сарны роверийн судалгааг Япончууд хаана хийдэг вэ? Тэ? НАСА хаана хийдэг вэ? Атакамагийн зүйл жишээлбэл НАСА-гийн роверийн туршилтууд явагддаг. Исландад зарим туршилтууд нь явагддаг. Өөрөлдвөл дэлхий дээр эхлээд тухайн хүмүүсийг бэлтгэх одоо симуляц гэж буюу төсөөтэй орчны судалгааны энэ загварчлалыг заавал бий болгодог. Тэгэхээр Монголын говь бол энд хамгийн тохиромжтой. За таны асуусан асуултанд Elon Musk-ийн багш доктор Роберт Зубер нь 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хариулсан. Одоогоос 2 жилийн өмнө. Юу гэж хариулсан бэ гэхээр Монголын говь бол Марсын гадаргуутай дэлхий дээр байгаа бусад цөлүүдээс шинжлэх ухааны хувьд хамгийн төсөөтэй юм а гэж хариулсан. За
2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр яг тэр үйл явдлаас 4 сарын дараа NASA-гийн Марс нийгэмлэгийн 400 дэлхийн шилдэг эрдэмтэд цугларч за тэн дээр миний би бас 40 минут илтгэл тавьсан. За үүний дараагаар бас яг таны асууж байгаа асуулт ижил төсөвтэй зүйлүүдийг тэнд асуусан. Ингээд шинжилгээний тайлбаруудыг манай эрдэм шинжилгээ судалгааны багийнхаа өгсөн. За ингээд 22 оноос хойш сүүлийн 2 жилийн хугацаанд 7 хоног болгон NASA-гийн IMEWG гэж байгууллага байдаг. International Mars Exploration Working Group гэж олон улсын Марсын судалгааны хамтын ажиллагааны бүлэг. MIPAC гэж байгууллага байдаг. The Mars Exploration Program Analysis Group гэж Марсын судалгаа хягууллын хөтөлбөрүүдийн нэгдсэн хороо. Энэ хоёр дээр Монгол улс бүрэн эрхт гишүүн болоод 7 хоног болгон манайх бүх мэдээлэлээ солилцож явж байгаа. Өөрөөр хэлбэл яг нэг долгион дээр явж байгаа. За ингээд түрүүний миний хэлдэг 23 оны 12 дугаар сарын 1-нд бид нар avoid duplication гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл хамгийн сайн болох ёстой газар тэнд нь хийя. Өөр газруудад ингээд төсөөтэй судалгаа давхардуулж хийхгүй байя гэж. За энэ дээр Марсын гадаргуутай хамгийн орчин нөхцөл ойролцоо газар бол Монгол юм байна гэдгээ баталсан байна. За хоёрдугаар давуу тал нь бол Монгол улсын өөрийнх нь улс төрийн нөхцөл байдал. Яг л бид нар цөмийн зэвсгээр хөөцөлддөггүй. 1997 онд бид нар бол цөмийн зэвсгээс ангид байна гэж зарлалцсан. Дээрэс нь бид нар Шанхай хамтын ажиллагааны байгууллага ч юм уу одоо Умард Атлантын одоо зэргийн холбоо гэж байгаа шүү дээ НАТО. Энд бид нар бол зөвхөн ажиглагчийн статустай байдаг. Тэгэхээр улс төрийн хувьд гэх юм бол хэдийгээр бид нар дотроо асуудал байдаг ч гэсэн олон улсын харилцааны хувьд бол бид нар бол neutral буюу төвөгсгсөн орн. Тэгээ энэ байдал нь бол хамтын ажиллагаа, олон улсын хамтын ажиллагаа ихэд давуу тал болж байгаа. За 3 дугаарт монголчуудын уламжлалт соёл нүүдэлж яах вэ? Юмд хурдан дасан зохицдог. Суурин гэхээс илүүтэйгээр одоо нүүдлийн соёл иргэншлээс Марсыг эзэмшихт маш том хичээлөө зааж болдог. За энийг дэлгэрүүлээд ярих юм бол нохоо чарганы зарчим метр гэдэг юм ярьж болно. Тийм. За сая нөгөө яг энэ чээс хамгийн сонирхолтой нь тэр нөгөө татгалзах гэж avoid гэдэг одоо тий ижил төстэй зүйлээ хідүүлэн гэж булаацлахгүй шүү гэдэг. Энэ зарчим нь яасан гоё юм бэ л гэж бодлоо. Тэгэхээр яг энэ дээр тэгэхээр за хэрв ангаргийн судлаа шилжгээвэл за Монгол одоо энд яг бид нар яг юу гэдэг чи одоо судалгааны баазаа тий эрдэм шинжилгээний элдв зүйлийг хийнэ гэдгийг нэг талтаа гарсан гэсэн үг. Нэг талтаа гарсан. Хэрвээ яг энийг ингээд итгэмээргүй сонсгож байгаа бол яг одоо YouTube дээр ороод Эрдэнэт Сүхбаатар гэд миний нэрийг бичээд ардталт нь Mars Society гэд бичихлээр бидний NASA дээр тавьсан Марс нийгэмлэг дээр тавьсан илтгэлүүд гарч ирнэ. Мөн Mars on Earth буюу дэлхийд дээрх Марс гэд Facebook Google-аар хайх юм бол дэлхийн эрдэмтэд 4 цагийн туршид маш олон орны эрдэмтэд 4 цагийн туршид Монголын говь яагаад заавал вэ гэдэг дээр хариултууд нь байгаа. Тэгэхээр үндсэндээ бол ингээд нээлттэй их сурвалж дээр харахад бол бүх үндслүүд нь байж байна гэсэн үг. Одоо яг ямар шатанда одоо очиод үзэх юм байгаа. За ер нь бол ингээд томоохон хэмжээний төслүүд бол эхлээд нөгөө Монгол хүний ухаанаар 7 хэмжээний өгтөл гэж байдаг. За ингээд 2019 онд энэ төслийг санаачлаад за санаачлалын дараагаар бол хамгийн эхлээд бид нэр ямар ажлуудыг хийсэн бэ гэхээр ер нь энэ улс орнуудын сансрын байгууллагуудтай харилцах шинжилгээний хувьд энэ ачаал бүтэлтэй байна уу гэдэг дээр одоо тест хийлгэж үзсэн. Хамгийн түрүүнд Японы JAXA сансрын агентлаг тэд дэмжсэн. Дараагаар нь Америк нэгдсэн улсын NASA-гийн одоо администратор буюу захирагч Jeremy Bradstein түүний багтай бид нар уулзчихсан. Дараа нь Оросын холбооны улсын шинжилгээний акт юм. Дараад нь бол Энтекийн ISRO гэж байгуулга байдаг сансрын агентлаг. Seven гэж доктортой бүх бүрэлдэхүүнтэй нь уулзчихсан. За дараагаар нь Европын сансрын агентлаг. За эндээс нэмэх нь Австрали эднэргээд нийтдээ 20 байгууллагууд бол байгаа. За ингээд энэ бүх зүйлийн үндсэн дээр яасан бэ гэхээр за ямар ч байсан Монголд энийг хийх нь тохиромжтой юм байна. Гэхдээ хүмүүсийн төрөгдөд нэг зүйл болохоор бид Монголын говьоос пуужи хөдөлгөөх өөрөхгүй. Бид зөвхөн хүний нөөц буюу одоо бие бэлтэр, сэтгэл зүй, хамтын ажиллагаа, мэдлэгийг нь сорж сургалт хийх гэж байгаа. Бөгөөд нэгдүгээр бид нар зөвхөн мэрэгжлийнхэн зориулсан өндөр зэрэглэлийн хүний нөөцийн бэлтгэлийн сургалтын төв байгуулах гэж байгаа. Төслийн 2 дугаар шатанд нь болохоор бид нар юу хийж байгаа гэхээр одоо Монгол улсыг сансрын энэ чөлөөт бүс болгох. Өөрөлдөл Марсын think tank буюу хамтын ажиллагааны чөлөөт бүс болгох ажлуудыг санааталж байгаа. Дэлхий дээрээс хүн Марс дээр очиод амьдрахад тодорхой хэмжээний хууль эрх зүйн орчин хэрэгтэй шүү дээ. Тэр Марсын үндсэн хуулийг Монголын говьд байгуулах санаачлага явьж байгаа. За энэ санаачлагын дагуу Монгол Улсын ерөнхийлөгч бас дэмжиж гадаад харилцааны яам дээр ажлын хэсэг гарч мөн Монгол Улсын ерөнхий сайдын захирамжаар шадар сайдаар ахлуулсан боловсрол соёлын шинжилгээний сайдаар дид ахлагчаар нь ажиллаж байгаа 20 гаруй байгууллага 5 яам орсон маш том ажлын хэсэг сүүлийн 3 жилийн хугацаанд ажиллаж байгаа. За эндээс үгс өгөхлөр Монгол улс бол яг энэ дээр доктортой байна гэдгийг хийж чадсан. Үүнийг олон улсад
шинжилгээ судалгааны байгууллагуудад ойлгуулж чадсан. Энэ хүрээндээ бол маш олон экспертүүдийг Монголд авчирч чадсан. Энэ хүрээндээ бол бид нэр маш олон улсын хамтын нийгэмлэгийн орнуудын сансрын зөвлөгөөнүүдэд оролцож чадсан. Өөрөөр хэлбэл ойлголцлын төвшөнд бүх ажлууд маань одоо 100% гэж үзэх юм бол 80% та болсон. Ингээд бид нар Японы араас Америк нэгдсэн улсын урд Марсыг төрүүлж эзэмших 22 орн Европын сансрын агентлагийн 16-т гар үсэг зурсан байна. Тэр үндсэндээ бол энэ ойлголцлын суурь дэд бүтц тавигдана гэдэг бол маш том ажил. Харин зүгээр одоо сансрын одоо симуляцийн орчин бүхий доон байгуулах, тэнцвэрийн ровер, карьер янз бүрийн одоо тийм туршилтын зүйлүүд бол цаг хугацааны асуудал гэсэн үг тийм. Тэрний зураг төсөл нь гарсан байгаа. Бүгд гарчихсан байгаа. За 3 дугаар төслийн 3 дахь хэлбэр нь болох юм бол ер нь сансрын хот байгуулъя гэсэн. Одоо бид нар чинь нэг доктортой хөгжлийн зорилт гэж ярьдаг нэгдсэн үндэсний байгууллага. 17 зорилт байгаа тийм үү. Тэгэд 17 зорилтын дийлэнх нь энэ байгалийн дороотлын эсрэг яаж хүндрэлтэн хамтран ажиллах уу гэдэг зорилгод байгаа. Тэгэхээр манай улсын жишээлбэл нутаг дэвсгэрийн бараг 80% нь цөлжиж байгаа. Хөрсний дороотолд орж байгаа. Ялангуяа говьд маань бол маш их аюулын харангууд илдэж байгаа. Тэгэхээр бид нар газрын баялгаа доороос нь ухаж гаргадгаас илүүтэйгээр газрын гадаргуу дээр нь дээрэс нь тэр иргэн тойрны орчин орон нутагтаа эдийн засгийн хувьд, байгаль орчны хувьд доктортой байдлын тэр хөгжилд нийцсэн эко шийдэл бүхий байх юм. Тэгэхээр бид нар нэг ойролцоогоор 20-30 мянган хүнтэй Space City буюу сансрын хотыг Монголын говьд байгуулъя. Энэ бүх зүйлүүд нь бол сансрын шийдэлтэй байя гэсэн ийм зорилго тавиад явж байгаа. Энэ бол урт хугацааны төсөл. Тийм учраас бол өнгөрсөн би танд одоо бодиттой зүйл байна уу гэж асуугаад шүү дээ. Өнгөрсөн оны 11 12 дугаар сард бид нар Америк нэгдсэн улсын Elon Musk-ийн одоо багш Zuckerberg-ийн MDRS гэж байгуулгадаг. Өөрөөр хэлбэл Марсын цөлийн судалгааны төв гэж байгуулга. Энэ дэр монголчууд эхнийхээ альфа хөтөлбөрийн туршилтыг амжилттай хийсэн. 3 зүйлийг бид нар туршсан. Нэгдүгээрт монголчуудын бүтээсэн сансрын өмсгөл, Марс дээр өмсөх сансрын өмсгөл. Хоёрдугаарт монголчуудын бүтээсэн сансрын хоол хүнс. Энэ нийтдээ 72 төрлийн 72 нэр төрлийн Монголын хөрсөнд ургасан ургамал ногоо, Монгол малын махаар хийсэн 72 төрлийн гүн хөлдөөж хатаасан 30 жил хадгалах боломжтой хүнсний туршилтыг хийсэн. Ямар сони. 3 дугаарт нь бид нар моделийн буюу хөтөлбөрийн багийн судалгааг хийсэн. Өөрөөр хэлбэл тэнд бол ингэх юм байна. Маш ингээнээр нэгт нь бол яг Марс руу явж байгаа хүмүүс зориулсан, цөөн хүмүүс зориулсан яг мэрэгжлийн сургалтын төв байна. За хоёрт нь болох юм бол чөлөөт бүс буюу одоо энэ зоон дотроо одоо кластер гэж хэлдэг шүү дээ, тийм. Өсөөтэй зүйлүүдийг ижилсүүлээд үйлдвэрлэл хөгжлийг бий болгох. Эндээ бол Монгол улс татвараа аваад явчихна. За 3 дугаарт нь бид нар тусгай сонирхлын аялал жуулчлалыг санал болгож байгаа. За өнөөдөр Японоор дүүрэн тэр хүмтэн өвөнөр имэнэр байж тийм. Солонгосоор дүүрэн байна, тийм үү. За Аз улс төр чигээр ингээд баялагийг хөөсөр болчихсон. Тэгэхээр бид нар бол яаж нэгтлэр Монголд ирээд нэг үүрэгчтэй хүмүүс аялаж тугаалаад явдаг. Хойшоогоо хөвсгөл рүү бол нуурус үзэхгээ явдаг. Зүүн тишээгээ бол хин тийжиглэл рүү бол түүх аялал жуулчлалгаа явдаг. За баруун тишээгээ бол нөгөө бүргэд ч юм уу Алтай таван богд буюу одоо этник аялал явдаг. Говь руу бол говь үзэх гээд явдаг, тийм үү? Улиг гөрөөлийн үлгийн нутаг гэдэг талаас нь. Тэгэхэд тусгай сонирхлын аялал жуулчлал буюу special interest одоо tourism гэж байдаг л да. Тэрэнд нь болохоор манайханд жилд нэг хэдэн аргал янгаар агнуулах квот өгдөг шүү дээ. Энэ орон зай дээр бид нар тусгай сонирхлын сансрын аялал жуулчлалыг Монголд бий болгоно гэж зорж байгаа. Өөрөөр хэлбэл Монголд ирээд та тийм үү? Занданхуу скафандр буюу сансрын өмсгөл өмсөд яг оксижен буюу хүчил төрөгч юм одоо үүрэг хүч өрөөд яг Марс дээр байгаа юм шиг жингүүдлийн орчин дотор жилэд уналтын хурдтгал нь 392 100 кг жинтэй 37.2 кг жинтэй болно гэсэн үг шүү дээ. Тэгээ ийм орчныг л бид нэр бэлтэж байгаа. Тэгээ тэрийг яаж хийх юм бол? За ингээд бүх шийдлүүд нь байгаа. Өнөөдөр манайд үндсэндээ 200 гаруй залуучууд ажиллаж байгаа. За энэ дотор бол нийтдээ 25 баг байна. Зөвхөн одоо роверийн баг, ровер хөгжүүлэлтийн баг, дом буюу сансрын сууцны баг, өмсгөлийн баг, зөвхөн дуулганы баг, эрх зүйн баг, эмч нарын баг, сэтгэл зүйчдийн баг, маш олон төрлийн багууд байгаа. Энэ дээр бол шийдлүүд байгаа. Хэрвээ Марс хол биш 2 гэд хайгаад үзэх юм бол тэр шийдлүүдийн концепт зургууд нь бүгд гарч ирнэ. Тий. Одоо үндсний телевизээр сая 4 сарын 12-нд Гагарины Юрис Найттэй гарсан байгаа. Одоо тэрийг та нар ингээд өөр боломжтой үзэх юм бол тэнд архитекторын шийдлүүд нь гарч ирж байгаа. Жишээлбэл бохроо яах юм, усаа агаараас яаж гаргаж авах юм ингээд бүх шийдлүүд нь тэнд яригдчих байгаа. Сайн нөгөө тэр юу яа л да аялал жуулчлал гэхэл одоо миний хамгийн одоо сэрэл мэдрэмж их өндөр бол тий. Яг л нөгөө Монгол ингэж байгаа байхгүй чи нөгөө Японы иргэдийн 90 гаруй хувь нь амьдралдаа нэг ч удаа тэнгэрийн заас олж харж байгаа гэдэг.
мэдээж юунаас вэ гэхээр энэ чинь гэрлийн бохирдлоос тий. Шөнө гарлаа одоо тэнгэр харагдахгүй шүү дээ. Тэгээд нөгөө энэ чинь хотууд нь тий бөөн гэрэл. Тэгэхээр зөвхөн од харуулахын тулд тэд нар амьдралдаа тэгж алхам дээр тавьсан юм шиг харахын тулд хэдэн мянган доллар төлөхөд бэлэн хүмүүс байгаа, гэрэл зурагчд байгаа тий. Тэгэхээр Марс үе төслийн бас заавал нөгөө яг ангар гэрийн шинжилгээний гэхээс илүү бас энэ нөгөө энгийн хүмүүс зориулсан юу нэ үлэх зүгээр байгаа юу тий. Одоо ялангуяа монголчууд маань очиод бас ингэж мөр байхгүй яг нөгөө заавал гадаад ингэлдгээ өөрсдөө ч гэсэн бид нар би хүүгээ дагуулж чад нэг хувц өмсгөөд тэнд нэг зоммор байхгүй нэг цаг ч юм уу ангар гэр дээр ийм хэцүү байдаг шүү дээ. Одоо таны яг наад бодож байгаа зүйл чи яг ирээдүй болчихж байгаа. За би хэдэн тоо баримт хэлье. Ковидын өмнө дэлхийн эдийн засаг 88 триллион буюу их $80 төрж ирсэн. Тэр дотор дэлхийн аялал жуулчлалын зах зээл ойролцоогоор $1.8 триллион төрж ирсэн. Ковид болоод 2 жил унсан. Одоо 24 онд буцаагаад $1.8 их $80 хүрж байгаа юм. За 2050 он гэхэд дэлхийн эдийн засаг одоогийнхоос 3 дахин өснө. $250 их $80 төрнө. Тэр үед дэлхийн хүн ам 10 тэрбум 200 сая болно гэсэн тооцоол гарч байгаа. За тэгэхээр эдийн засаг 3 дахин өснө гэдэг чинь асуудал бас 3 дахин өснө гэсэн үг. 2050 он гэхэд нэгдүгürt унтны ус, эрчим хүчний хөрөлцөө, 3-дугаарт органик хүнстэй жилийн дутагдалт бидрээ орж байгаа. 2050 он гэхэд бол ойролцоогоор 2.1 тэрбум хүн аялал жуулчлалд мөнгө төлнө гэж үзэж байгаа. За энэний гол хурцгуур нь сансрын эдийн засаг. Та хэрвээ ажиглаж байгаа бол дэлхийн томоохон гүрнүүд дөрөвдөг айрмыг бий болгож байгаа. Сансрын айрмууд, тийм ээ? Америк нэгдсэн улс, Франц, Япон хүртэл юм санаачлаг гаргаад явлаа шүү дээ. За эндээс юу харагдж байна гэхээр ер нь энэ өнөөдрийн энэ сансрын зах зээл дээр ойролцоогоор нэг 55% орчим хувь нь бол сателлайт буюу хэмэл дагуулын зах зээл байдаг. 25 жил хагасын дараа гэж бодоход сансрын эдийн засгийн бараг тал нь сансрын аялал жуулчлал руу чиглэнэ гэж үзэж байгаа. Тэр хүмүүс одоо жишээлбэл Перуд очиод Мачу Пачу үздэг, Парист очиод Луврын музей үздэг ч юм уу те. Ингээд нэг юм үзэж хардаг зүйлээс уйдах юм байна л да. Яг таны хэлж байгаа шиг махан биеэ зовоосон, шин юм сурсан юм одоо англиар хэлж уучлаарай. Adaptive and survival гэж хэлж байгаа. Дасан зохицох буюу даван тулах тэр ур чадвараа ахиулсан ийм төрлийн аялал жуулчлал ирээдүйд бий болно гэж үзэж байгаа. Тэгэхээр бид нар бол нэг earth skill гэж гардаг шүү дээ. Одоо дэлхий дээр амьдрах чадвар гэдэг шиг яг Mars skill буюу Марсын чадваруудыг суулгах тусгай сонирхлын аялал жуулчлалыг бий болгоно гэж үзэж байгаа. Тэр манай Монголын сансрын судалгаа хөгжүүлэлтийн төв бол нэгдүгээрт мэдээж Марс үе төслөө одоо анхаарч хийдэг. За хоёрдугаарт нь бол стратосферийн түвшинд сансрын бөмбөлгүүдийг хөөргөдөг. Сая 3 сарын 22-нд 2 бөмбөлөг хөөргөсөн. За манай багийн ахлагч Ган Од гэж шинжилгээ ухааны багийн ахлагч Японы одоо JAXA-гийн эрдэмтэд Чибагийн технологийн их сургууль, Токиогийн их сургууль гэдэг олон сургуулиудтай хамтраад жил болгоо энийг хийж байгаа. 7 дахь жилдээ хийж байгаа. Өөрөөр хэлбэл Монголд ирээдүйд бол энэ хүнтэй сансрын бөмбөлөг хөөргөхөөр бол дэлхийд ангидагч байна гэж бид нар үзэж байгаа. Хүнд оврын одоо heavy гэж хэлдэг тийм үү? Хүнд оврын бөмбөлөг хөөргөх гэж байгаа. За үүний зэрэгцээ яг одоо таны хэлж байгаа шиг тийм ээ. Одоо манай багийн гишүүн Нямгшгийн энх бат бол ододын гэрэл зурагч. Одоо яг манайхан ч нөгөө сүүн зам гэж хэлдэг, тэнгэрийн заадас гэж хэлдэг, одоо Milky Way тийм үү. Тэрийг ямар үед яаж харуулвал зүв бэ гэдэг дээр маш олон туршлагуудыг хийж байгаа. За би дээрэс нь бас нэг нууц хэлчихье. Японы эрдэмтэн манай Марс үе төслийн ахлах зөвлөх Hiroyuki Akiyama гэж байна. За энэ хүн яасан бэ гэхээр дэлхий дээр байгаа Марс гаригийн чулуунуудыг олох шинжлэх ухааны тооцоол хийсэн. За ингээд Монголын говьд болон Монголын эс бүхий газруудад хичнээн хэмжээний Марсын чулуу байгаа вэ гэдгийг симуляцаар гаргаж ирсэн. За. Одоо Марс гаригийн чулууг интернетээр зарж байгаа шүү дээ. Та тэрийг сонирхож байна уу? Үгүй. За ингэж байгаа. Одоо ингээд 1974 онд 10 кг 600 г жинтэй Sojourner гэдэг робот одоо Марсын гадаргуудаар анх удаа буусан. За яг 50 жилийн өмнө. Энэ жил 50 жилийнх нь болж байгаа. За ингээд Марсаас маашаага ямар нэгэн дээж ирээгүй. Саран дээрс бид нар бол нэг чулуунууд авчирдаг шүү дээ тийм ээ. Марс дээрс ямар нэгэн дээж ирээгүй. Гэхдээ Fermi 2O3 гэдэг Марсын хөрсний гадаргууг одоо Rigol гэж хэлээд байгаа юм л да. Одоо хөрс бол дэлхийх л босод хөрс гаригуудын тэр одоо хөрстэй ижилхэн зүйлийг Rigol гэж хэлж байгаа. Тэрнээс одоо ингээд симуляцийн аргаар одоо ингээд прототип гэж хэлдэг шүү дээ. Төсөөтэй байдлын аргаар гаргаад авчихсан байна. За тэгэнгүүт ангараг гариг дэлхий 2 үссээд энэ хугацаанд ямар нэгэн солирын нөлөө янз бүрийн ямаар дэлхийгээс ч гэсэн олон тоо томшгүй чулуу саран дээр очсон юм байна. Дэлхийгээс ч гэсэн Марс дээр очсон юм байна. Бас Марсаас дэлхий дээр ч гэсэн саран дээр ч гэсэн зөндөө унсан юм байна л. За ингээд Арабын нэгдсэн Эмират энэ дээр санхүүжилтийг нөгөөд энэ судалгааг хийлгэсэн. За бэлэн судалгааг нь бол
Акияма профессор бидэрт жилийн өмнө өгсөн байна. За ингээд одоо шилбэл хонгорын хэлсэн дээр хідэн ширхэг ангаргийн чулуу байхгүй. Илэгдэл хорогдол доогуур нь элсэн доор орсон марсангоо тооцоод ил байх магадaltaйнууд нь ийм юм байна гэдээ бүх ингээд модель гаргацсан байж байгаа. Тэр бид нар яаж нэхлээр одоо нэг юм марсын чулуу eBay олон улсын ингээд захим дээр тэрийг марсын чулууг таних юм нөгөө төхөөрөмжүүдийг хийсэн байхгүй. Сарны чулуу марсын чулууг таних төхөөрөмжүүд хийсэн. Ингэж танигдана гэдэг. За тэгээд тэрийг нь болох юм бол одоо ингээд аялал жуулчлалын бас нэг сонирхолтой хөтөлбөр. Олон мянган доллараар жишээлбэл Монголд амтаа агнах гэж биш те. Марсын чулууг хайх гэж ирдэг аялал жуулчлал байж болно. За од харах гэдэг бол хамгийн наацхан зүйл гэрлийн бохирдол үгүйгээр явал тийм ээ. Бидний сул тал чинь давуу тал байдаг шүү дээ. Яг үнэ тийм. Одоо ингээд за Сүхбаатар Эрдэнэ бол гээд за ингээд таны би Марс бий гээд энэ чинь хувийн би одоо санаачлах тийм үү? Одоо засгийн газар ч юм уу? Яг ингээд дэмждэг юм энийг. Яг мөнгө төгрөгөөр ч юм уу? За Монгол улс ер нь шинжилгээ ухаанд хэрэг мөнгө оруулдаг. За нэгдүгээрт Монголын сансрын судалгаа хөгжүүлэлтийн төв гэдэг бол одоогоор 22 улс Европын сансрын агентлагийн төвшөнд одоо Монголын NASA-тай тэнцвүүц агентлаг гэж төлөөлж шүргсэн явж байгаа. Харамслал нь Монголд сансрын агентлаг байхгүй. Сансрын зөвлөл гэж байдаг. Шинжилгээний академийн харьяа одоорн геофизикийн хүрээлэн гэж байгаа. Астропарк гэдэг бид нар мэднэтэй гүр аргич байгаа. Одоо дарга нь академич тэмдэглэгөө бол одоо тэр том байгууллагын дарга. Өөр ингээд сая захим хөгжил харилцаа холбооны яам гэж байгуулагдсан. Тэн дээр бол одоо сансрын зөвлөл Space Council гэж бас байгаа юм. Ер нь бол бид нар цаашдаа энийг үндэсний хэмжээний амбиц орлого олох боломж хөгжил дэвшлийн хөшүүрэг болохын тулд Монголд сансрын агентлаг Масач гэдэг юм байх хэрэгтэй. Одоохондоо бол бидний энэ хувь хүмүүсийн санаачлага нь тэр хүмүүс байгууллагын санаачлага нь дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөд явж байгаа. Төр хувийн хвшлийн хамтын ажиллагааны харилцаа гэж байдаг тийм үү? Монголын засгийн газраас Монголын сансрын судалгаа хөгжүүлэлтийн төвийг Монголыг одоо төлөөлөх хэрэгтэй гэдгийг нь баталсан байна. Тэгээд үндсэн сүүлийн хэдэн жилийн хугацаанд бид түрүүн танд хэлсэн шүү дээ. 22 оны 8 сарын 22-нд Монгол Улсын ерөнхий сайд захирамж гаргаад засгийн газраас томоохон бүрэлдэхүүнтэй ажил хэсэг байгуулсан. Энэ нь юуны дараа болсон бэ гэхээр Elon Musk-ийн багш доктор Роберт Зубер Монголд ирж одоо ерөнхий сайд болон холбогдох албаны шийдвэр гаргах төвчний хүмүүстэй уулзсны дараа энэ бол хүлээн зөвшөөрөгдөд явж байгаа. Тэгэхээр одоо бол та бол Монголын NASA-гийн одоо администратор Эрдэнэ бол гэдэг хүнтэй уулзж байна гэсэн үг. За үнэхээр гоё сэтгэл хөдлөж ил да. Яг нэг ийм асуулт бод. За нэг ус үндэстнэрээ ингэж баярлна гэдэг нэх гоё үзэгдэл байдаг л. Гэхдээ чи ховор зарим улсууд хэдэн зуун жил баярж үзээгүй л байгаа. Ингээд нөгөө хүлээгээл байдаг. За бид нар ч 1911 онд үндэсний эрхлөөний хувьсгалаар тэг үндэстнэрээ баярлж байгаа. За 90 оны ардын хувьсгалаар үндэстнэрээ баярлж байна. 2008 онд бид нар анхны алтан медаль Олимпиас авахд ус үндэстнэрээ баярлсан. Мөн 1981 оны 3 сарын 22-нд Монгол хүн сансарт нисгэд бас ус үндэстнэр баярсан. Яг энэ шиг ингээд яг хамгийн сүүлийн сая 81 оных бол энэ чинь шинжлэх ухаан манай их оронд байна ялж ийн шүү дээ. Тэгэхээр дараагийн ангараг гариг дээр хүн буухал энэ бол цаг хугацааны асуудал. Монгол хүн хязаа буухал. За би танд ингээд яг баттай мэдээллүүдийг хэлье. За нэгдүгээрт өнгөрсөн жилийн 12 сарын 1-ний өдөр бид нэр ингэж олон улсад хүлээн зөвшөөрөгдөж гарын үсэг зурна гэдэг бол нэгдүгээрт маш том ялалт. Сансрын салбарт монголчууд үндсэн бүтээгч түүнийг хуваалцагч үндэстэн болж байгаа. Бид нар байнга юм гуйдаг биш. Тэ? 800 жилийн өмнө бид нар ингэжсэн гэхээс илүүтэйгээр одоо бид яах вэ? Энэ нэгдүгээр асуудал. Хоёрдугаарт өнөөдөр Марс дээр буух гэж байгаа бэлтгэж байгаа хүмүүс бүгдээрээ манай төслийн зөвлөхөөр ажиллаж байгаа. Бүх хүний нөөцийг нь бид нар авсан шүү дээ. Яагаад гэхээр зарим том улсууд хоорондоо их зөрчилтэй байдаг. Бид нартай хинч зөрчилддөггүй. Тэр бидний нөгөө өөрийгөө сул дорой байгаад байна гэдэг тэр орчин маань бидний давуу тал болдог. Бид нар хинтээ ч дайсагнадаггүй. Орос болон бусад улс өнөдөр юу болж байна, тийм үү? Хятад улс жишээлбэл Америк нэгдсэн улсын хоёрын хооронд худалдааны дай ингээд явдаг, тийм үү? Хятад энэтхэг хоёрын хооронд асуудал. Геополитикийн ингээд нөхцөл байдлыг харах юм бол Монгол улс бол хинтээ ч дайсан биш. Тэгэхээр энэ бол ингээд хоёр дахь нөхцөл байдал байна. За гуравдугаарт бидний өвөг дээдс Эзэн бог Чингис хаан 13 дугаар зууны үед ойролцоогоор 30 сая орчим квадрат нутаг дэвсгэрийг эзэлсэн. Өнөөдөр тэнцэн 29 улс оршин тогтнож байгаа. Урагшаага одоо Аннам гэж хэлдэг. Вьетнамаас хойшоогоо Унгарын Улаанбаатарын Дутаргын талбай хүртэл. Зүүн тишээгээ Солонгос, Намхан дэлгүүн далайн хойгоос
баруун тишээ Каспийн тэнгис хүртэл. Тэр энэний нууц нь юу байсан гэхээр хүн төрлөختний хүсэл тэмүүллийн холбоос байсан. Нөгөө шашин шүтгэс шүтэх, нөгөө торгоны зам чөлөө тодтолтаа гэдэг ингээд. Одоо тэгэхээр бид нар үг дэцээсээ юг сурмаар байгаа гэхээр юг нь уламжламаар байгаа гэхээр одоо яг хүн төрлөختөд юу хүсэж байна. Бүгдээрээ цөмийн зэвсэгтэй, хүчтэй, бяртай, мөнгөтэй биш шүү дээ. Гэтэ энд нэг инх тайвны дуу хоолой хэрэгтэй. Тэр тусмаа шинжлэх ухааны талбарт бид нар өөрсдөө хүлээн зөвшөөрүүлсэн хамтын ажиллагааны талбар хэрэгтэй. Тэр талбар бол Монгол улс. Тэр дотроо бүр бид нар сегментлж авч байгаа. Марс хүн төрлөختний Марс гаргийг эзэмших хүсэл тэмүүллийн холбоос байна гэчингүүт бүгд хүлээн зөвшөөрч байгаа байхгүй. Энэ ингээд дараагийнх нэг давуу тал. За дараагийн давуу тал нь болох юм бол нэг ийм юм байт юм аа. Марс нийгэмлэг дээр намайг ихтгэл тавьсны дараагаар нэг эрдэмтэн босоод асуужсэн. Та нар ингээд Монголын энэ номадик буюу нүүдэлчдийн соёл их чухал гэдэг. Энэ яг ямар ач холбогдолтой ингээд. Тэгэхээр би хошигноод ингэж хэлсэн байхгүй. Одоо YouTube дээр энэ бичлэг бий л дээ. Гэхдээ мэдхгүй би ингээд 2007 оны 1-р сарын 7-нд анх удаа Америкт ирсэн юм аа. Сургуульд. Тэгээ зураг тасаасан чинь ингээл депрессийн юм, стрессийн юм гэж гаргацсан байхгүй. Одоо би 10 хэдэн жилийн өмнөх юм ярьж шít. 16-7 жилийн өмнөх юм ярьж шít. Одоо л нийгэмд стресс гэж яриад байгаа болохоос биш. Бидний хүүхэд байхад юу стресстэй юм байдаг байсан шít. Тэгээ би юу гэж хэлсэн гэхээр би өглөө 5 цагт босоод эмнэг голцоо морь ууж хонол нөгөөдхөндөө мордоол өвөөгийнхөө томцон дуранг бүслэл уурга барайл хөдөө адуунд тавьдаг. Өглөө болгон ингээд тэдний хэлдгээр бол чаленж буюу сорилт. Нөгөө адуу маань хаана онсон бол нөгөө хул азрахтай адуу маань халтар азрахтай адуундаа жоохон дээрлэх үү. Хонгор азрахтай адуу маань бор азрахтай адуундаа жоохон тиймэрхүү гэл ингээл 7-8 имийг цуглуулдаг гэсэн багхгүй тэр нөгөө хавийн айл амттын адуу ингээд цуглуулна. Айл нутаг их лээ. Төв аймгийн Бүрэнгийнх. Биш уганд хархан төрсөн. Гэхдээ бүрэнд манай өвөө эмэтэр би 10 төгслөө 103 сар байсан багхгүй. Тэгээд нөгөө хэдийг задгаа голгоо гот шуугаан бадартал нь ховоо татаал тэгэл нөгөө хэдийг авчрал гүүгээ барайл 2 цаг тутам нөгөө гүү татчих унаг татчих байл ингээд те. Тэг би тэднэрт үүссэн гэхээр мэдгүй миний өглөө ингээл 10 20 км би мориор давхдаг ямар ч стресс их зав байгаагүй. Өглөө болгон онсго атуу хаана онсон бэ? GPS байхгүй. Тэгэхэд бид стресс их зав байхгүй ч гэсэн нөгөөдөл нэр хэтэл инээдэг байхгүй. Тэгэхээр юу гэж хэлэх чинь гэхээр 1990 онд NASA-гийн эрдэмтэд ер нь Марсыг эзлэх тухай нэлээд хүчтэй яригдсан. Тэгээд Occupy Mars буюу Марсыг яаж эзэмших вэ гэдэг тэр Mars Direct буюу Марсын зөвхт гэдэг хөтөлбөрийг $400 тэрбум төсвөлсөн байхгүй. За тэгээд тэр нь ямар учиртай юм бэ гэхээр энэ ингээд дэлхий байлаа, энд Марс байлаа гэхэд дунд нь ингээд сар байлаа шүү дээ. Сар ангар гарагийн завсар дахиад нэг ингээд одоо бааз байгуулъя. Space одоо агарын бааз, төр бааз. Тэрэн дээр хамаг зардлыг батсан байхгүй юу? Тэгсэн чинь одоо Elon Musk тэрнээс чинь 100 дахин зардлаар Марс дээр очих гэж шүү дээ. Яаж? Тэгээ энийх нь онолч нь болохоор тэр доктор Роберт Зуберн гэж юм байхгүй юу? 40 жил Марс дээр одоо яг Godfather буюу загалмаас эцэг нь болцсон Elon Musk-ийн багш. Нөгөө Монголд ирдэг. Манай төслийн зөвлөхүүдийн танхимын дарга нь. За тэр хүн яасан бэ гэхээр нөгөө хойд төлийг эзлэх гээл нөгөө англичууд чинь өрсөлдөөл, испанчууд чинь өрсөлдөөл нэг бүх юм бас юм байна. Тэгэл өчнөө том хөлөг онгоц хийгээл өчнөө хүн хоол хүн совцос хонор гэж явуулаад ирсэн. Тэгэл амиа алдаал зарим. Тэгэл очингууд нөгөө төч нөгөө хөлдөөд тэгэл өвчин тусаал өгөхөдсөн. Тэгээ яаж эзэлсэн бэ гэхээр маш цөөхөн хүн жижиг хүн сонгоцтой маневрлах чадвартай очоод тэгээд тэнцэнээс нөгөө нэг одоо хойд төлөлийн орчинд амьдардаг хүмүүсийн иддэг юм нийтэд агнадаг агнуураар нь хувцас хийж өмсөд тэгээд нохоо чаргаар хойд төлөлийн ирэнгээр хацдар очижсэн бэл. Тэр одоо яг энэ бол Марсыг эзэмших төлөвлөгөө болцсон явж байгаа. Өөрөөр хэлбэл одоо The Case for Mars гэдэг Марсын библи гарцсан байхгүй. Яг Марс дээр яваага бүх хими элементүүд те одоо бүх ингээд минералууд одоо Марс дээр маш хэмжээний ус илэрсэн. Бүгдийг хайлууллаа гэж бодоход 1.5-аас 2.2 метрийн түвшинтэй далай хүлдээ бий болох хэмжээний ус embedded water гэж хэлээд байгаа. Одоо хатуу төлөвтөр байгаа. Төөлд байгаа хүмүүсийн ярьж байгаа шүү дээ. Хаасаагүй байгаа. Ер нь бол хаасаагүй байгаа. Одоо бидэрт бүх энэ мэдээлүүд нэрдэг. Одоо бид нар 7 хоног болгон Марс дээр очих байгаа пуужингийн хөдөлгүүрийн бүх юмнуудыг бид нар авдаг. Монгол жишээлбэл ингэж авдаг газар байхгүй хаа. За бид нар бол энэ бүх мэдээллүүдийг авдаг байхгүй. Тэгэхээр бид нар ингээд одоо яг нөгөө бүргийн эрхт усаасаа гадна бид нар бүр маш тийм нөхөрсөг хамтын ажиллагааны дээр орон зайруу орчихсон учраас бид нар бүх мэдээллүүдийг авч байгаа юм. За ингээд дүгнэж хэлэхэд бол бидний давуу талууд бас байгаамаа. Тэгэхээр яг хүн харахад л ингээд цочоол энэ одоо юу солиороод байгаа юм бэ гэж бодох чиг юу үнэн бэ гэхээр шинжлэх ухаан үнэн юм аа. Шинжлэх ухаан суурьтай хөгжил бол маш чухал. Бидний өөрсдийн үн цэнийг нэмэгдүүлэх давуу тал байна. Тэгээд санамсаргүй зүйл биш шүү дээ. 1931 онд нэг аймгийн нэг суман дээр танк шатаж исэн түүхийг та сонсч байсан уу? Тэгэхэд 25 настай
Нацаг дөрж гээд Монгол залуу. Тэр үед Альберт Эйнштейн 54 настай, Никола Тесла 75 настай байхад Од гэдэг шүлгийг биччихсэн. Бид нар бүгдээ энэ шүлгийг сонсч байсан. Гэхдээ үүнийг нь бид нар 8 орны хэл дээр орчуулаад дэлхийн бүх шинжлэх ухааны академиудад өгсөн. Шинжлэх ухааны байгууллагуудад өгсөн. Ямар гайхалтай шинжлэх ухааны гэрээс вэ? Уран зөгнөл вэ? Холох газраас гялалзан харагдах өнгөт одоо хязгааргүй окторгон дунд зугаалсан олон улаан очоо. Нарт ертөнцийн дотор суугаа Марс одоо манай хүн төрлөختөнд чамтай танилцахыг хэдийнээс хүслэе гэж. Тийм үнэхээр гайхалтай. Тэгээд хамгийн сүүлд өгүүлбэр яаж дуустдаг, шүлэг яаж дуустдаг гэхээр 16 дахь мөрөн дээр те урдаар нийгэм журмыг байгуулж дараагаар чамтай ураг болсгоо. Яг энэ шүлгийн 100 жилийн ой дээр хүн төрлөختөнд Марсыг эзэмших гэж. Энэ бол санамсаргуу тохиолдол биш. Тэгэхээр бид нар Илон Маскын багш нар юу гэж байгаа гэхээр энэ номыг англи хэл дээр гаргаж байгаа. Ерөнхий редактораар найдалж байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр одоо бид нар ингээд судалсан байхгүй. Энэ шүлгийг зарим хүмүүс их юм мэддэг хүмүүс наа чинь Эсенийн 1911 оны одоо од шүлгээс суулбарсан гэдэг гэж бид нар их шинжилгээний зүгээс судалгаа хийлгүүлсэн чинь яг тийм олмор илэрхгүй байгаа байхгүй. Тэгээ нацаг дөрс найрагч бол зүгээр санамсаргуу тэр шүлгийг бичээгүй. Нараа гэдэг шүлэг бичсэн, Сараа гэдэг шүлэг бичсэн. Бас Марсын тухай 1935 оноос мархасан 2 жилийн өмнө бас юм бичижсэн. 5 хором гэдэг нэртэй өгүүл бичижсэн. Тэр маш их сонирхдаг байсан юм байна. Гэхдээ шинжлэх ухааны хувьд аягүй сонирхолтой нь яг 1900 онд буюу 124 жилийн өмнө Францын шинжлэх ухааны академи Марсын тухай дүгнэлт гаргасан байна. За ангараг буюу Марс гариг бол бидний хэлдгээр улаан нутгийн гариг бол тэнд civilization буюу хөгжил бишил байна. Соёл иргэншил байна. Яагаад гэсэн чинь тэнд ангараг гариг дээр одоо ингээд дурандад харагддаг маш том цав байдаг шүү дээ. Тэр цав нь яг construction буюу хүний гараар бүтээгдсэн юм шиг зүйл харагдадсан байхгүй. Маринерийн хоогороо. Тэрийг болохоор нэг ингээд юу гэж хэлээд байна гэхээр энэ яг нэг юм somehow ямар нэгэн байдлаар энэ бол нэг оюун ухаант уураг тархил ингэж хийн. Ийм тогтоц байна гэж байхгүйгээд 1900 онд бол шинжлэх ухааны академиас тэр одоо эрдэмтдийн нэрээр биелтэй. За биднээс ямар нэгэн байдлаар өндөр хөгжилтэй ор юм байна гэсэн тийм ойлголттой шүү. Дэлхийд даяараа шүү. Тэнгүүд тэр нацаг дөрж найрагч хэлж штэ. Од чиний тэндээс орчлон ертөнц хэрхэн үзэгдэнэм тэ уул уццэг мод чинь юугаар бүтсэн юм бэ? Янаглал амаргалын дүүл аль зэрэг хурцвэ? Юунд чи бидэнд захиавал илгээнэ гэдэг үз. Тэр чинь зүгээр фантаз биш. Яг тэр үед хүн төрлөختөд юу гэж итгэжсэн гэхээр тэнд амьдрал байгаа юм байна л гэж бодчихсон. Гэхдээ энэ нацаг дөрж байгаа Марсын шүлгээр бид нар кино хийсэн. To Mars гэж кино хийгээд Cannes кинонуудад англи хэл дээр явууллаа. Уран бүтээлүүд хийсэн, номууд хэвлэгдэж гарсан. Өнөөдөр хэд нэг номных нь нээлт болж байгаа. Дөнгөж өнөөдөр би сая нээлтнээс нь хурж ирлээ л дээ. Манай Гинж Баатрын Амгалан баяр гэдэг залуу цоошин Марсын хүүхдэд зориулсан ном хэлээ. Манайх 4 дахь номны маань нээлт өнөөдөр болж байгаа. Юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр ер нь бол бид энэ нацаг дөрс найрагч байгаа од шүлгийг дэлхийн Марсын сүлд дуулуулах гэдэг. Дуурийн дуу болсон, эрдийн дуу болсон, одоо англиар дуулуулах гэж байгаа байхгүй юу? Тэгээ ингээд хүн төрлөختөн одоо зүгээр нэг зохиох биш хаа байсан 90 жилийн өмнө тухайн Марс дээр хүн газардах 100 жилийн өмнөх нацаг дөржийн од шүлэг бол Марсын сүлд дуулуулах гэдэг байгаа байхгүй юу? Тэгээ бид нар ийм амбицтай явж байгаа. Хэвээ үнэхээр үзэсгэлэнтэй амбиц гэж надад ч хэлэх магтаа нэг. За одоо хоёулаа нэг 5 минут. Яг энэ мөчийг хүртэл одоо таны хувьд яаж ингэ шинжлэх ухаанд дурлаад ингээд ийм гоё зүйлтэй учирч ба ийм гоё мөрөөдөлт болж ба. Ингээд одоо багаас ингээд товчхон ярил. Би 83 оны 2 сарын 2-ных. За. Тэгэхээр чи хоёлаа ойролцоо гэсэн үг шүү дээ. За тэгээд 90 онд 7 настай байхад л ер нь ингээл сансар окторгыг сонирхдаг байсан л да. Тэг зураг надад одоо Марс гарагийг зурсан 700 орчим гар зураг байдаг. Хүүхдээ хасаа 6 7 8 9 настайдаа зурсан зургууд байдаг. Тэгээд зурж явж байгаад 2000 он дахиад зурдаг байсан. Тэгээд Төв аймгийн Бүрэн суманд байдаг Чонтолгоо гэдэг нэртэй газар манайх зусж ирсэн. Тэгс яг нэг өглөө бүр ингээд яг ангар гариг дээр очсон байгаагаа зүудлээд бүр тэнцээ ингээд бүтээн байгуулалтууд босцсон гэдэг. Одоо манай багийн хийгээд байгаа юмнууд тэнд өдөр зүудлэгдсэн байхгүй. Тэгэл сургууль соёл, мөсийн хууль зураал, дараа нь ажил амьдрал Америк руу Индианагийн сургууль руу яваад буцаж ирэл ажиллаад Харвардын их сургуульд яваад ингээл яваад ирсэн. Тэгсэн чинь Харвардын их сургууль төгссөн хүмүүс яг $200,000 орлоготой байдаг байхгүй. Жил болгон дэлхийн хэмжээний статистик шүү. Тэгээ би бодол за зов сурс те. За $200,000 салиа хаана гэсэн чинь байхгүй. Тэгэхээр одоо энэ уул уурхай уламжлалт эдийн засгаасаа илүү те. Дэлхийгээс тэгвэл бид нар яаж Монгол хүний уураг тархинд боловсрсон юм advanced буюу одоо шин төвшний
хөгжингүү тим одоо төслийг нээх вэ гэж маш олон жил бодсон байхгүй. За ингээ 18 онд дайчин чанар дэсвэрийн талбар 360 гэж спортын бүтээн байгуулалт хийсэн. Эмээгийнхэн гэгээн дурсгал зориулаад ямар нэгэн сувраг юм уу тийм зүйл биш. Одоо 360 талбай гэж цэцэрлэг төрөлөнд босгохгүй юу? Тэгсэн чинь харин 552 сая төгрөг босоод 1436 хүн хандив өгөөд бат харууны одоо 58 жилийн мөрөөдлийг 58 хоногийн дотор талбай болгож босгосон. Дэлхийн хамгийн том төмөр олимпийн цагаарыг тэнд босгосон. Тэрвээ та үзсэн бол цэцэрлэг төрөлөнд маш том олимпийн цагаар байдаг. Бушуухан гуглмэр санагчлаа. Тий. За энийг хийчлээ. Тэгээд байжсэн чинь давраад нөгөө Марсын улаан хоббит шүү дээ. Марс 360 гэдэг яг Марс гараг шиг юм спорт комплекс байгуул гэж бодохгүй юу. Гэтэ байт харвааны. За ингээл судлаад архитектор хүмүүстэй ингээл судлаад ингээд явжсэн. Тэр нөгөө Марсаа судлана үсттэй. Хүүхд байх мөрөдлөө. Өөсөн шинжлэх ухааны төлбөртэй сайт метр ингээл ороод үзсэн чинь л ер нь л биш нэг Марсын нөгөө нэг сониучхан эднэрийн бүх мэдээллийг л байнга үзчихдэг. НАСА-гийн улаан фанат юм чинь ингээд үзчихсэн чинь нэг л адилхан санагдаад болтгоо. Тэгэхээр нь Эрдэнэтэд цуглуулад баахан судалгаа хийгээд 20 гаруй Эрдэнэтэн цуглуулад гадна дотны Эрдэнэт цуглуулад тэгээд нөгөө хэдийгээ цуглуулж хагаад 2018 оны 12 дугаар сарын 22-ны хамгийн урт шөнө өдөр байдаг шин. За хэрвээ намайг зогсоовол одоо л зогсоо. Хэрвээ дэмжүүл тултлан дэмжигсэн чинь 100% саналаар манай найзууд тэр Эрдэнэтэд бид нар ард чинь зогсъё. Бүгд хамт яваа гэдэг. Ингээд 18 оны 12 сарын 22-наас хойш өнөөдөр 5 6 жил энэ ажил маань бол цуцалтгүй явж байгаа. Манайд 5000 орчим волонтерууд байна. 200 гаруй Эрдэнэтэд байна. Ингээд явж байгаа. Тэр нь бол зөв хүүхэд насны мөрөөдөл. Зүүднээс ихтэй мөрөөдөл. Тэгээд би дотроо юу гэж боддог гэхээр эмээгийн маань бас тэр сүр сүлд намайг эвэдэм байна да гэж боддог. Тэгээд одоо ингээд энэ мэдээллүүдийг хараад техник шинжилгээ ухааны Эрдэнэттэй харилцах болгонд бид зөв зам дээр байгаа юм байна гэж бодож байгаа. Тэгээд энэ бол бас гоё бурхны бэлгэл гэж би боддог доо. Тийм байна. За ингээд манай шинжилгээ ухааны тань мэдхийн од мөндөр суугийн онцлог сэдвгээд энэ нэвтрүүлгийн өнөөдрийн сэдв бол Монгол улс далайд гарч зүүж сансарт гарцтай болж чадах уу гэдэг зүгээр гарчигтай байсан бол чадна гэдэг гарчигтай болж хувираад дуусчих шиг байна да ер нь. За тэгээ ийм сайхан шинжилгээ ухааны тань мэдхийн зүйл нэгдүгээрт ярьсанд биднэрт ингээд гой зүйл мэдлэг хуваалцсанд хоёрдугаарт ийм сайхан зүйлийг зүйлд зорж байгааг гуравдугаарт энд нь Монгол улс хамрагчаад Монгол хүмүүс байгаад нь танд талархаад баш байна. Тэний ажил үст өндрөөс өндөр амжилт хүсье. За тэгээд төгсгөлт нь хэлэхэд 2034 онд Марс дээр анхны хүн газардна. Элиза Гарсон гэдэг охин газардна. Тэр охин газардахдаа Монгол улсын төрийн далбайг авч явахаар бид нар гэрээ байгуулсан байгаа. Та өдрөө Монгол хүн хизээ газардах гэсэн шүү дээ. Энэ бол цаг хугацааны асуудал. Хизээ нэгэн цагт газардах байх. 5 жилийн хугацаанд манайхаас 20 гаруй сансрын инженерүүд дэлхийн шилдэг сургуулиудад сурч төгслөө. Зөвхөн өнөөдөр Колорадогийн их сургуульд манай төслийг судлах, хөгжүүлэх анги хүртэл нэгдсэн явж байгаа. Аризонагийн их сургууль хамтарч ажиллаж байгаа. Тэр маш их боломжууд бий болж байгаа. Яг одоогийн байдлаар манай төслийн шугамар 30 гаруй оюутан гадаадад сурч байгаа. Үндэсний 52 аж ахуйн нэгж санхүүжилт босгосон. Төрөөс ямар нэгэн зардал гарч байгаагүй. Тийм байгаа. Тэгэхээр энэ бол Монголын амбиц цогцолноо. Та 2034 онд 10 жилийн дараа хоёулаа дахиад энэ нэвтрүүлгийг хийхийг хүсэж байна. Тэгээд эхлээд 5 минутанд энэ нэвтрүүлгээ буцааж үзээд тэр үед юу болсон бэ гэдгээ үзэх бас тийм одоо болзоо тавьж байна. Танд их баярлалаа. За үнэхээр сонирхолтой нөгөө болзоо байна. За амжилтанд дараа уулзъя. За баярлалаа.